Сайн байцгаана уу? Сайхан амарч байна уу? Сөүл атаас ярьж байна. Өнөөдрийн подкастын сэдэв сэтгэл хоосрол. Манай энд цаг агаар их таатай болж байна. Одоо л нэг ажиллаад аймаар, амьдраад аймаар. Тийм дотно сэтгэл алгам сайхан өдрүүд эхэлж байна. Өглөө өдөш хөнгөн явган салхитай өдөр нар хэлсэн түүний дагаад хүмүүсийн зам байдал амгалан тайван инээмсэглэл дүүрэн харагдаж ах шиг байна. Хичээлийн шинэ жил бас эхэлж байна. Олон сайхан үйл явдлууд нэгэн зэрэг болж байна. Гэхдээ энэ дундаас бид нэр сэтгэл хоосролын тухай ийм сайхан өдөр яагаад ярих болсон бэ гэхээр шалтгаантай. Тийм амар онцгой зүйл бас биш л дээ. Зүгээр мэдээд авах хэрэгтэй болов гэж бодоод энэ намрын витамин болгоод энэ хүү подкастаа бэлтгэлээ. Бэлтэж ядах юм бол байдаггүй. Микрофон асаалаа, компьютераа дэлгэлээ, өмнө суулаа. Тэгээ ярьлаа. Анхаарлаа хандуулаарай найзтай. Бид сэтгэл дүүрэн байх, сэтгэл ханамжтай байх. Түүний яг эсрэг нь сэтгэл хоосон байх, сэтгэл дундуур байх. Аль аль нэг сайн мэддэг. Гэхдээ сэтгэл дундуур байх, сэтгэл хоосон байхыг илүү их мэдэрдэг. Илүү хүндүүртэй байдаг учраас тэр байх л та. Сэтгэл тодорхой хэмжээтэй байдаг байх л та. Тэгэхээр тийм үү? Нэг дундуураас дээш нөрч байдаг юм уу? Дүүрэн, бие дүүрэн, эсвэл дундаас доошоо, эсвэл хогоосон. Юу болоод юугаар хэмжээд ийм үг, ийм онол, ийм зүйл гараад ирсэн юм болоо гэдэг бодож болох юм. Сэтгэл гэдгийг бол ер нь харилцаатай шууд холбоотой байдаг. Нийлэн шашинлаг байдлаар ярихад сэтгэлийг хий эргэтэн гэж нэрлэдэг л дээ. Жишээлбэл буддын шашинд. Сэтгэл судлалын шинжилгээ ухаан бол сэтгэл байдаг гэдгийг нотлоод байгаа. Гэхдээ хаана байдаг гэдгийг бас хайж байрлалын хувьд дахны үйл ажиллагаатай холбоотой юм. Дахинд байдаг юм. Зүрхэнд байдаг юм. Эсвэл мөрөн дээр байдаг юм, хөлийн болонд байдаг юм. Хайж л байна шүү дээ. Хаяагаад одоогор бол олохгүй л юм. Гэхдээ байдаг гарцаагүй гэдгийг олон жилийн судалгаар баталсан. Үүнтэй зэрэгцээд сэтгэл хоосордог, бас дүүрдэг. Мөн сэтгэл зөв тал руугаа эсвэл муу тал руугаа хөгждөг. Гэдгийг батлаад байгаа. Ийм учраас сэтгэл дүүрдэг хоосролтын тухай өнөөдөр бага сага тайлбарлая гэж бодлоо. Сэтгэлийн эрүүл мэндтэй харилцаа их чухал сэжмэр холбогддог. Маш нарийн холбоотой хооронд. Ямар харилцаатай байна? Сэтгэл санаанд тиймэрхүү л байдаг гэж бодвол ер нь ойлгомжтой болох юм. Сайхан харилцаанд дунд амьдардаг бол сэтгэл санаа сайхан байдаг. Муухай харилцаанд дунд амьдардаг сэтгэл санаа онцгой байдаг гэсэн үг. Харилцаа гэдэг маань өгөх авах тэр тулгуурлан хөгжиж байдаг. Өглөө авлаа. За надаа хараа. Миний сэтгэл гадаад хэлбэр болоод гадна талдаа хин нэгэнд ямар нэгэн зүйлийг өгснөөр сэтгэлийн хандлага илэрдэг. Би хайртай хүмүүстэй ажлынхандаа эргэн тойронд байгаа хүмүүст өдөр болгон сэтгэл өгч байдаг. Өдөр бүр шүү. Цаг минут тутамж гэж магадгүй. Түүнтэй ярилцах, түүнийг сонсох, түүнийг бодох, түүний өмнөөс шаналлах, түүнийг гомдоохгүй гэж бодох ч гэдэг юм. Түүнтэй сайхнаа хуваалцах. Өдөр болгон өгдөг баг. За өгснийхөө хэмжээгээр буцааж сэтгэл бас авдаг байх хэрэгтэй.
Үүнийг тэнцвэртэй харилцаа гэж нэрлэнэ л дээ. Нэлээд бүгдүүн томоор яриул би нөхөртөө найздаа 100 ширхэг сэтгэл өглөө. Буцаагаад хариуд нь 100 ширхэг сэтгэл авч явах хэрэгтэй. Ингүүл миний сэтгэл тэнцвэртэй. Ер нь бол дүүрэн байна гэсэн үг. Сэтгэл дүүр. Миний сэтгэлийн сав дүүрэн байна. Эхнэрээ нөхрөө хайртай хүмүүстэй бүхний зориулж ин л та. Нэг иймэрхүү яриануд байна. Миний хань бол надтай танилцахдаа бүрэг ичимхий байлаа, өөрийгөө илэрхийлж чаддаггүй байлаа, өмсөх хувцсгүй байлаа. Юу гэнтэй те жоохон сул дорой байлаа, хөгжөөгүй байлаа. Би өдөр болгон хайрласаар агаад, халамжилсаар агаад зарим сэтгэл хөдлөлийн зөв илэрхийлдэг болоход нь сургалаа. Зарим боломжуудыг нээж өглөө, түүнийг сайжрууллаа, түүнийг одоо гангаллаа, халамжиллаа, өнгөтэй төстэй явууллаа. Өдөр бүхэн түн сэтгэлээ зориулаад, услаад, ургуулад байсан учраас тэр хүн тиймээс ийм боллоо, өнөдр хөгжчлөө. Гэтэл манай нөхөр ихнэр тийм болсныхоо дараа надад зориулаад баярлалаа гэж хэлдэггүй. Намайг халамжилдаггүй. Намайг сайхан харагч гэж хэлдэггүй. Намайг тэрхэн багассан. Эсвэл бүр өөр хүмүүстэй уулзруулаад яваад байдаг. Энэ зүгээр жишээлтэй. Гэхдээ энэ жишээн дээр би сэтгэл хоосоолыг тайлбарлах гэж байгаа. Өгөөдөөсөн сэтгэлээ зориулаад байсан, сэтгэлээ дэвсээд байсан, сэтгэлээрээ халамжлаад байсан, сэтгэл зүрхлээрээ дэмжиж байсан. Үүний хариуд буцаагаад мөн сэтгэл зүрх, мөн хайр халамж. Яг тэрхүү хэмжээндээ буцааж авч явах хэрэгтэй байна л. Тун ойлгомжтой асуудал тийм үү? Түүнийг авдаггүй. Тэр дайны биш юм байхад түүний талын чинээ ч гэсэн авдаггүй. Түүний талын чинээ хэрэг авч явах юм бол сэтгэл дундуур. Талд чүрхгүй авч явах юм бол сэтгэл хоосрол. Өглөг авлагын хувьд зөрүүтэй, нэн зөрүүтэй байгаа хэлбэрийг сэтгэлийн хоосрол гэж нэрлэв. Одоо ойлгогдож байгаа бах тийм ээ. Найз нөхдөдөө бид нар мэддэг шүү дээ. Нэг найзаа туслаад байдаг. Яарсан сандарсан үед нь өөрт байхгүй зүйлсээ ч гэсэн олж өгөөл, өөрийнхөө амьдрал, өөрийнхөө асуудлуудыг хоош нь тавьж байгаа, зарим нэг жижиг том золиосуудыг гаргаж байгаа, туслаад гаргаал, хөөх юмтай гэдээ явуулдаг тийм. Эргээд тэр сэтгэлээ бид нэр авдаггүй тохиолдол маш их байдаг. Одоо би өгсөн, зориулсан эргээд надад тэр сэтгэл маань сэтгэл болж ирээгүй учраас надад сэтгэл хоосрол бий болдго юм аа. За тэгэхээр сэтгэл хоосролтой хүмүүс маш их байдаг. Сэтгэл хоосрол ороод сэтгэл дундуур болоод бүр хов хосон болцохоор зэрэг тэр хүнд ахиж гаргах сэтгэлгүй болчихдог гэсэн. Ахиж түүнийг хайрлах, түүнд зориулах, өгөх сэтгэл дуусчихдаг. Сонир байгаа зү сэтгэл дуусдаг гэхээр. Тэгэхээр сэтгэлээр тижээгдэн сэтгэлээр цэник авч амьдэрдэг. Би бүх цэнэгтэй сэтгэлээ түүнд зориулчаад оронд нь түүнээс буцаагаад цэник авахгүй байгаа учраас дараа дахиад зориулъя гэдэж хайрлъя гэд үгүй гэж өгөх зүйл байхгүй болчихдог гэсэн үг л. Харилцаан дээр үнийг анхаарч авах бид нэр хэрэгтэй. Хүн намайг хайрлж шүү. Хүн намайг халамжилж шүү. Хүн надад өөрийнхөө амьдралаас цаг хугацаанаас зарцуулж байна шүү. Энийг нэг буцаагаад энэ дайнд өгөх юмсан. Найзгаа нөхрийгөө хамт олноо ихэр нөхрөө хуурахгүй юм шүү. Халамжгүй орхиж болохгүй юм шүү.
тэрхгүй байж болохгүй юм шүү. Урмын үг хэлэхгүй байж болохгүй юм шүү. Ингээ буцаагаад өгч явах хэрэгтэй байна л дээ. За сэтгэл хоосролтой болсны дараа бусдад сэтгэлээ зориулах тэнхэлгүй үгүй гэж тийм сэтгэл байхгүй болчдөг. Тэгэхээр хүмүүс чи яач вэ? Зүг зүгээр байж исэн байж юундаа ингэж идэв. Би зүгээр л хаахна ойлголцдог. Шалтгаан нь тэр хүнд өөрөө ч гэсэн тэр хүн маань сэтгэл хоосроод байгаагаа мэддэг. Зүгээр л хүндөртэй. Стонцгүй юм аа намайг ойлгохгүй байж та би энийг яалаа та дэмжиж тах чи ямар сонир хүн бэ? Онцгой нинээс холдыг зайгаа байрыг найзуудаас хасаа блоклээ. Хүн тусаж болдоггүй байхгүй ингээд. Гомдол. Маш гомдол төрдөг. Сэтгэл хоосролтой хүмүүс мөн өөр хин нэгэн хөндлөнгийн хүмүүсээс урмын үг авах маш их хэрэгцээтэй. Тиймээс сайхан зүйлсүүдийг эндээс хааж уншдаг. Сайхан үг хэлж байгаа хүн рүү бушуухан очиод наалдаа тэрвэрээд амар санагддаг. Сэтгэл хоосролтой явж байгаа үед буруу сонголтыг маш их хийдэг. Инээсэн болгонд татагддаг. Өчүүгүнтүүдийн халамжилсан хин нэгний шууд сайн хүн байна гэж цохроор итгэдэг. Тэгээд дараагийн харилцаагаа ихлүүлчихдэг ийм хүн алдаа дутагдал нэлээх гардаг. Би өнөөдөр хин нэгэнд хүмүүст бусдад сэтгэл маш их зориуллаа. Тэгээ оронд нь төдий таны сэтгэл авч явж чадж гин үгүй юу гэдгээ эргцүүлээд хэрэг төдий таны сэтгэл буцааж авч чадахгүй бол би сэтгэл хоосролтоос сэтгэл дундуур амьдарч байгаа юм байна гэж өөрийгөө тодорхойлоод. Хэрвээ сэтгэл хоосон сэтгэл дундуур амьдарч байгаа бол бусдын гаргаж байгаа дулаахан тэрвэлтийг маш соргогоор хүлээж аваад шууд сохоор татагдах гад байдаг. Шууд итгэх гээд байдаг. Тэр хүний гараас хатах гад байдаг. Сайн танихгүйгээр сайн хүн байж болно л доо. Гэхдээ сайн танихгүйгээр ийм үйл гарах гад байдаг. Болчих тийм шүү гэдгийг би анхааруулж хэлж байгаа юм. Олон жил найзуудтайгаа аж аргалтай, олон жил гэр бүлийнхээ хүнтэй аж аргалтай, олон жил хамт олонтойгоо аж аргалтай байдаг хүмүүс бас байдаг. Энэ хүмүүс нэг нэгнийхээ сэтгэл зүйн хэрэгцээг бүрэн хангадаг хүмүүс учраас л ингэж явдаг. Нэгэндээ зориуллаа сайхан гэлээ буцаага сайхан гавлаа. Нэгнийгээ халамжлаа буцаад халамж авлаа. Нэгнийгээ хайрлаа буцаад хайр авлаа. Нэгэндээ итгэлээ буцаад итгэл авлаа. Энэ зөрүү уг нь өчүүг нь тэрний төдийч зөрүүгүй байх хэрэгтэй гэж үздэг юм сэтгэл судлалт. Тэгжиж миний сэтгэл санаа баланстай амар амгалан байна гэсэн үг. Олон сэтгэл зүйн асуудлуудын суурь сэтгэл хоосрлоос үүсэлтэй. Өнөө ганцаардал, өнөө гутрал, өнөө сэтгцэн эмгэгүүд, өнөө үл ойлголцол, өнөө гомдол, өнөө маргаан бүгдээрээс өөр өгснийхөө хэрэг авч чадахгүй гадлаа шүү дээ. Бид энгийн хүмүүс гигантэн биш учраас хин нэгэнд өгсөн л бол би тийм юм өчглөөдөө гэж заавал арт нь ямар нэгэн сэтгэл царайчлах гордох байдал даалдах хүмүүсээр үлддэг гэсэн үг. Дараа нь бид нар ярьдаг шүү дээ. Би бүр тэрий чинь тийм бахтан тэгэд тусалж илаа. Тэгж яахт надтай тэгээгүйгэд ихт би бүр тэгж илаа. Ингэж яахт би гэртээ хонуулаад хоололж унтлаа, цаагууд явуулж илаа. Ингэж сандарч явахт ингэж тусалж илаа гэдэг яриа гардаг та. Энэ маань юу гэсэн үг вэ? Тэр тусыг хүргэж байх болгондоо өгч байх болгондоо хүн гэгэрээгүй л бол надад ч гэсэн дараа нь туслах ёстой доо энэ хүн. Намайг ч гэсэн энэ хүн ойлгох ёстой доо, намайг ч гэсэн хайрлах ёстой доо гэсэн
хариу сэтгэлийг заавал нэгсэн байдалтайгаа үлддэг гэсэн үг. Тэгээд энд тэр зүйлийг авахгүй бол сэтгэл хооцрол үүсэж байгаа гэсэн үг. Өнөөдөр амьдралаа хэрэгцүүлээд хэдүүлээ харъя л та. Сэтгэл хоосролтой үед маш их байсан байгааз. Одоо ч гэсэн бас хинээс сэтгэл гойтоод байгааз. Нэгэнтээ сэтгэл гордсон хүлээж байгаа бол түүнийг бас тэр хүнээс олж авахгүй тодорхой болол аж аргалгүй амьдралд нь удаан л үргэлжлэх гэсэн үг. Ийм харилцаанаас гарах хэрэгтэй л гэж сэтгэл судлал үздэг. Мэдээж сэтгэл хараад гордоод сэтгэл авах гад хүлээж байгаа хүн чинь тэдгээр зүйлсийг өгөх боломжтой хүмүүс байдаг гэсэн. Гэхдээ илэрхийлэх, түүнийг ойлгуулах чадвар уусаа бас их байдаг. Энэ маань их ялгаатай гэсэн үг л дээ. Би үгүй танд буцаага сэтгэл өгье гэдэж өгмөөргүй байгаа хүмүүс өгөхгүй байгаа хүмүүс байдаг байхад өгмөөр байгаа ч яаж өгөх вэ, яаж илэрхийлэхийг мэддэггүй хүмүүс ялангуяа эрэгтэйчүүд. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх тал дээр эмэгтэйчдээс бас нэлээд дутмаг байдаг. Хань ижлэлээ ойлгохтоо ч гэсэн. Тэгэхээр та харилцаж байгаа эргэн тойрныхоо хүмүүсийг хараад сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлэх гээд байгаа юм уу, илэрхийлж чадахгүй хүн байгаа юм уу, эсвэл үнэхээр сэтгэлийг надад өгөхгүй гээд байгаа хүн юм гэдгийг ялгаж залгаад түүнээсээ хамаарат танд өгмөр байгаа ч илэрхийлж чадахгүй хүн байх юм бол сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлдэг болоход нь хамтарч дэмжиж ажиллах хэрэгтэй. Бүр яасан танд өгөхөөргүй царай юм болвол энэ амьдралаас энэ харилцаас гарах хэрэгтэй. Сэтгэл хоосролтой удаан явж болохгүй. Бидний сэтгэл байнга ямар нэгэн зүйлээр дүүрч авах, сайхан зүйлсээр дүүрч авах, сайхан үйл явдлаар дүүрч авах, сайхан баяр баясгалаар дүүрч байж л бид нэр жаргалтай амьдрын шүү дээ. Хоосрол, дундраал, хүлээгээл, хүсээл, гордоол царайчлаад байх юм бол дараагийн сэтгэл зүйн том асуудлууд үүсдэг гэдгийг хэлэх гэсэн юм. Энэ 7 хоногт 2 подкаст хийхээр зорьсон. Өнөөдөр нэм гариг болж байна. Маргааш өглөө дахиад дараагийн подкастыг оруулъя та. Мэдрэмжийн хордлого гэдэг подкаст орно. Тун сонирхолтой мэдээ таахад илүүдэх болов гэж бодож байна. Өнөөдрийн подкастыг сонсоод хамтдаа байсан та бүхэн маш их гялалаа. Утгагүй иргэн үлзий. Сэтгэл тань дүүрэн байх утгаа. Мөн хүнээс сэтгэл авсан бол буцаад сэтгэл мөн зориулж авах утгаа гэж хэлээд өнөөдрийн подкастыг жаргая. Анхаарлаа хандуулсан танд маш их баярлалаа. Баяртай.